залуусаа чи бэлгүүн мэдчилж байна. Энэ удаагийн видеогоо та бүхэндээ би турах арга барилын талаар ярих гэж бодлоо. Турах буюу жингээ ас гэдэг нь маш өргөн утгатай бөгөөд өөрөөр хэлбэл та өнөөдөр 70 хил байжгаад маргааш 68 хил болоход таныг 2 хил хасжээ, 2 хил туржээ гэж хэлнэ. Гэтэл энэ хассан 2 хил нь яг юу байсан бэ? Үүнээсээ шалтгаалаад та жингээ доктортойгоор хасж багасгах чадсан үгүй гэдэг нь харагдана гэсэн үг. Хэрвээ та нүүрс ус юм уу усаа хасж жингээ хассан бол тэр нь маш тогтворгүй бөгөөд та дараа нь жирийнээр хоол хүнсээ идэх, жирийнээр хоол хүнсээ ууж идэхэд буцаад нөхөж аваад буцаад дээшлэн гэсэн үг. Тэгэхээр та хэрвээ тогтвортойгоор тууштайгаар туръя гэж бодож байгаа бол яалтчгүй өөхөө хайлуулах хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл өөх болон нүүрс ус нь хүний биед байгаа энергийн нөөц юм. Жишээлбэл одоо машинаар ярих юм бол бензин гэсэн үг. Нүүрс усны биеинд хадгалагдахтаа глюкоген болж хадгалагддаг бөгөөд энэ юу вэ гэхээр глюкоз буюу сахар нь устай холилдон цардуул үүсгэн тэр нь глюкоген гэж нэрлэгддэг. Тэр нь эдисэнд хадгалагддаг. 1 грамм глюкоз хадгалахын тулд 3 грамм ус шаардлагдаг. Жирийн хүн биендээ нийтдээ 400 грамм глюкоген буюу нүүрс ус хадгалах чадaltaй байдаг. Өөх бол хүн болон хязгааргүй ихээр хадгалах чадвартай байдаг. За тэгэхээр та бүхэнд хэлсэн өөх болон глюкоген таны энергийн нөөц. Тэгэхээр та хоёр энергийн нөөцтэй бөгөөд үүнээсээ та энерги олж аван энерги ялгаруулна гэсэн үг. Энэ нь одоо жишээлбэл харьцуулахад маш амархан зүйл нь юу вэ гэх юм бол хайбрид машин гэж ярьдаг. Одоо цахилгаанаар бас бензинээр явдаг машинуудтай харьцуулахад маш амархан гэсэн үг. Жишээлбэл одоо та хайбрид машинтай ялангуяа Prius-тэй жишээлбэл бол мотороо та асаахад бензин эхлээд маш их шаарддаг. Өөрөөр хэлбэл бензин маш хурдан, маш их энерги өгөх чадвартай байдаг бөгөөд тэрүүгээр мотор нь хурдан асаад бэлэн болдог. Мотор нь асаад халаад бэлэн болсны дараа хөдөлгөөнд орсны дараа тог нь мотороо дэмжиж бензинийхээ хэмнэлтэнд орно. Өөрөөр хэлбэл тог нь ихсээд бензинийх нь шаталт нь багасдаг гэсэн үг. Тэгэхээр тэрнтэй адилхан хүний бие организмын мотор нь бол ялцчгүй булчин. Өөрөөр хэлбэл та ямар нэгэн физикийн ажил хийх, ямар нэгэн хөдөлгөөн хийх болгонд булчин тэр ажлыг хийдэг. Булчин нь болохоор тэгж ажил хийж байхдаа энерги ялгаруулдаг, энерги хэрэгтэй болдог. Энерги болохоор булчин нь цуснд байгаа сахар буюу глюкозоос энерги олж авдаг. Өөрөөр хэлбэл глюкоз нь булчингаар дамжаад шаталтанд ороод энерги ялгаруулна гэсэн үг. Тэгээд энэ глюкоз буюу сахар нь болохоор нэг талаас глюкоген гэдэг энэ нүүрс уснаас бий болж болно, эсвэл өөхнөөсөө бий болж болдог. Хэрвээ энэ глюкоз гаргах нь процесс нь болохоор маш хурдан явагддаг бөгөөд глюколиз гэж яригддаг энэ процесс нь маш хурдан явагддаг. Яг энэ бензинтэй адилхан та одоо ингээд зогсож байгаад гівгэнд маш хурдан 100 м гүйх ч юм уу ямар нэгэн маш хурдан хөдөлгөөн хийгээд танд одоо цуснд хийх юм бол та цуснд дах сахар шууд булчин руугаа оруулна. Тэрнийх нь тэнцвэрийг олохын тулд танд маш хурдан глюкоз гэдэг сахар нь олдох хэрэгтэй болно. Тэр нь болохоор үүсэл нь болохоор глюкоген байна гэсэн үг. Хэрвээ та өөхөө сахар болох сонирхолтой бол энэ процесс нь маш удаан явагддаг. Энэ нь бета оксидation буюу бета эсэлдүүлэлт шатаалт гэж ярьдаг. Тийм процесс явагддаг. Энэ маш удаанаар явагддаг. Тэгэхээр та одоо жишээлбэл өөхөө хайлуулахыг сонирхож байгаа бол яаж бодсон булчингаа маш их аажмаар хөдөлгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүмүүс өөхөө хайлуулахын тулд гүйлтийн зам дээр жишээлбэл дор хаяж 45 минут эсвэл 1 цаг хөнгөн гүйдэг ч юм уу тэгжиж өөхөө хайлуулдаг. Тэгэхээр маш тийм удаан аажмаар явагддаг процесс нь өөхөө хайлуулдаг бөгөөд энэ талынхаа нөөцийг ашиглана гэсэн үг. Үүнийг хүн яаж мэдэрч болох вэ гэх юм бол зүрхнийхээ цохилтоос хүмүүс аль
нөөцөөр ашиглаж байгаагаа мэдэрч болдог. Хэрвээ би жишээлбэл дасгал хийж байхдаа дандаа зүрхний цохилт хэмждэг юм бүс зүгээд цагаараа хардаг. Бас гүйлтийн зам дээр ингээд гараараа хатгаад ингээд зүрхний цохилтыг хэмждэг тийм төхөөрөмж байдаг. Ерөнхийдөө тэрнээс яаж хардаг вэ гэхээр та одоо ингээд булчингаараа ажил хийгээд маш их дасгал хийж байх үед таны булчинд сахар нэг хэрэгтэй болно гэсэн үг. Сахар нь болохоор цусаар дамжиж булчин руугаа очно гэсэн үг. Тэр цусны эргэлт буюу тэр хурдыг нь болохоор та зүрхнийхээ цохилтоор хэмжинэ шүү дээ. Тэгэхээр хэрвээ та маш хурдан дасгал хийгээд ямар нэгэн маш булчингийн дарамт ихтэй дасгал хийх юм бол таны зүрхний цохилт маш хурдан өндөр болно. Өөрөөр хэлбэл танд маш их энерги та шатааж байгаа болохоор маш хурдан сахар тань руу таны булчин руу явагдах хэрэгтэй болно гэсэн үг. Энэ явц нь болохоор та бас глюкогенэл ашиглаж байгаа гэсэн үг. Хэрвээ та хөнгөхнөөр явах юм бол хөнгөхнөөр одоо гүүх юм бол таны булчинд маш тийм хэтэрхий их тийм дарамтанд орохгүй байгаа гэсэн үг. Тэр тохиолдолд болохоор яг өөхөн аажмаар цус руугаа глюкоз буюу сахар ууч хөврөөд булчин руугаа очно гэсэн үг. Тэгэхээр хүмүүсийн хийдэг хамгийн их алдаа нь гэхээр өөхөө шатаахын тулд маш хурдан гүйдэг ч юм уу, маш их хөлбөрхөөр хүмүүс өөхөө шатаадаг ч гэдэг юм уу, тиймэрхүү бодол байдаг. Тэр нь бол буруу. Яагаад тэгэхээр жишээлбэл одоо глюкоген хадгалахын тулд та 1 г глюкоген хадгалахын тулд 3 г ус шаарддаг гэж хэлсэн. Тэгэхээр та одоо хөдөлгөх процесстэй болохоор маш их ус хаягддаг. Тэр нь болохоор бас энэ талаасаа байж болохгүй болохоор тэгж бодож болохгүй. Тэгэхээр одоо та жишээлбэл 100 м-с маш хурдан ингээд амар хурдан гүйх юм бол та зөвхөн энийг л ашиглана гэсэн үг. Өөх нь бол анзаараачгүй таны гүйсэнгүйг мэдрэгчгүй өнгөрнө гэсэн үг. Бас нэг алдаа нь юу вэ гэхээр хүмүүс одоо хевлийгээрээ өөх хоримтлуулсан бол хевлийний дасгал хийгээд байхаар яг тэрүүхэн тэнд нь ажиллаад байхаар тэр хавийнх нь өөхрүүд нь ингээд хайлчдаг гэж бас боддог. Тэр нь бас буруу, шинжлэх ухаанаар баталсан. Хүн өөхөө хайлуулахдаа жигд ерөнхийдөө цус руугаа сахар болгож хайлуулдаг болохоор хаанч байсан хамаагүй ялгаагүй гэсэн үг. Тэгэхээр та хевлийнийхээ дасгалыг хийх нь бас л зүгээр маш хурдан дасгалын булчингийн ажиллагаа явуулдаг болохоор та ихэнхдээ бас глюкогенээ ашиглана гэсэн үг. Тэгэхээр зөв турахын тулд яалтчгүй та энерги зарцуулах хэрэгтэй. Энерги зарцуулахдаа болохоор та маш удаанаар хөнгөн булчингуудаа ажиллуулах хэрэгтэй.